Захим орчинд контент байршуулагч, эцэг боловсролын байгууллага, интернетийн үйлчилгээ үзүүлэгч төрийн байгууллагууд хүүхдийг хамгаалахад чиглэсэн тодорхой арга хэмжээг журамт заажээ. Тухайлбал боловсролын байгууллага багш нар хүүхэд эцэг эхтэй харилцахдаа аюулгүй платформ ашиглах, Facebook зэрэг нийгмийн сүлжээг гэрийн даалгавар мэдээлэлд ашиглахгүй байхыг зөвлөсөн байна. 2024 онд уул уурхайн салбарт 127 хүн үйлдвэр осолд өртжээ. Уул уурхайн ажилтнууд уушиг амьсгалын замын хүнд өвчтөй болох эрсдэл өндөр байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр улсын хэмжээнд 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохис үйлчилгээ үзүүлэх төвийг байгуулад байна. Арангаан аймагт баригдаж байгаа төв эрх намар ашиглалтанд орно. Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас цаашид бүх аймагт энэ төвийг байгуулахаар зорж байгаа юм а. Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Арангаан аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газарт ажиллаж ажилтан албан агч нартай уулзсан юм а. Тус газарт жишг болох үз сайн жишээ олон байна. Тухайлбал гэмт хэрэгтэй холбогдсон хүүхдээс байцаалт авах өрөөг хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газарт тогтжуулж тухайн хүүхэд цагдаагийн газар руу явах шаардлагагүй болжээ. Энэ мэт эрг өөрчлөлтийг хэлж болно. Цаашид хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газруудад мэрэгжлийн сэтгэл зүйч ажилуулахад анхаарна гэдгийг гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайд онцолсон юм а. Ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйлчлэгээний эрх зүйн тогтолцоо чанар хүртээмжийн асуудал сэдвт үндэсний 2 дугаар зөвлөлт хэлэлцүүлэг боллоо. Дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн 15.7% нь мэргэжилдээ эзэн болж сэтгэл хангалуун ажиллаж байгаа бол 28.6% нь эзэмсэн мэргэжлэрээ ажиллахгүй байна гэсэн судалгаа гарчээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэл дор хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн үндэсний 3 дугаар чуулган ирэх 5 дугаар сарын 2-нд болно. Энэ удаагийн чуулган хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн үндэсний тогтолцоог бэхжүүлээ урайн дор болох юм. Арангаан аймгийн Ахмадын хорооны барилгыг зориултын дагуу ашиглах боломжгүй болсон. Энэ барилгыг 2011 онд барихдаа аж ахуйн аргаар үйлчлэгээний зориулалтад барьсан. Гэтэл чанар стандартын шаардлага хангахгүй барилгыг төсвийн мөнгөөр худалдаж авсан зөрчил байгааг холбогдох хүмүүс хэлж байсан юм.